Архив банкны хүндэтгэлийн тайлснаа өргөж байна. За 2 оны зааг дээр болж байгаа энэхүү арга хэмжээ 21 төчилдөө зохион байгуулагдж байгаа бөгөөд бизнес эрхлэгчдийг шударга зарчмаар шалгаруулсан болохоор Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч онцолж байлаа. Нийтдээ бол 40 гаруй компаниуд бол оролцож байгаа. Манай танхимын ерөнхий зарчим нь бол танхимын гишүүд бол өөрсдөө хүсэлтөө өгч энэ дээр бол интернетээр аваад тэрийг бол тодорхой ажлын комисс гаргаж байгаа шалгаруулж байгаа. Энэ бүх амжилт гаргасан аж ахуйн нэгжлээ баярлж байна. Мөн түнчлээ өнөөдрийн манай эдийн засгийн 5.8% өсөлтийг авчирсан 1.3 сая хүн ажиллаж байгаа манай хувийн бүх хвшлийнхандаа бол баярлалаа. 2017 оны онцлог Одны хүртэл болгосон сайхан амжилтаар өнөө жил. За тэгвэл оны хамгийн шилдэг үйлчлэгээтэй олон улсын стандартыг нэвтрүүлж чадсан гэдгээрээ өргөө IMAX кинотеатр оны онцлогыг мөн шалгарсан байна. За тус кинотеатрын сүлжээг явуулдаг New Tour Safaris компанийн хувьд 2017 онд их бүтээн байгуулалт хэмжээнд байснаа арга хэмжээний үеэр хэлж байлаа. 2017 онд бэлгийн брэнд IMAX монголчуудын брэнд болж чадлаа. 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Монгол улсад анхны албан ёсныг нээлттэй хийсэн. За мөн түүнчлэн Монгол улсын 2 дахь том хот, 2 дахь том зүрх гэж хэлэгддэг Эрдэнэт хотноо зөвхөн Монгол улсад төдийгүй одоо Аз твдээ загвар дизайны хувьд гайхагдсан шинэ үеийн кинотеатрын барилга байгууламж ашиглалтанд орлоо. Энэхүү кинотеатр маань зөвхөн эрдэмтчүүд төдийгүй хөдөө орон нутгийн иргэдэд одоо соёлыг түгээх ийм зорилготой. Тэгэхээр 2017 онд бүтээсэн энэ их амжилт бол цаашдаа хязгаарч зогсохгүй. 2018 онд бид өргөө 5 кинотеатрыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. New Tour Safaris компани хийж байгаа нийгэмдээ оруулж байгаа энэхүү оюуны хөрөнгө оруулалт нь мөнгөөр үнэлшгүй ийм томоохон хөрөнгө оруулалт гэж бид үтгэдэг. Ард түмэн ч гэсэн итгэдэг учраас энэхүү шагналыг New Tour Safaris компанид гардуулсан гэж ойлгож байна. Өргөө кинотеатрт тавтай морил. Үндэсний хэмжээний кинотеатрын хамгийн том сүлжээ болох Өргөө кинотеатр нь 2016 онд дуу дүрсний гайхамшиг болсон IMAX брендийг оюуны өмчийн зөвшөөрөл онцгой эрхтэйгээр их орондоо нэвтрүүлсэн нь Монголын залуучуудад хийсэн томоохон оюуны хөрөнгө оруулалт байсан юм а. За мөн Азиад тэргүүлэх архитектурын шийдэл бүхий Эрдэнэт өргөө кинотеатр нь хөдөө орон нутаг кино урлагаар дамжуулан боловсрол олгох, соёлыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. За энэ бүхнийг үнэлж нийслэлийн засаг даргын тамгын газраас IMAX кинотеатрыг оны шилдэг брендингээр тодруулжээ. За Канадад төвтэй IMAX-ын удирдах байгууллага Монгол улсыг IMAX кинотеатрын үйлчилгээний зэрэглэлээр нь дэлхийн 75 орноос 7 шалгаруулсан байна. За энэхүү монголчууд хийж чаддаг дэлхийд үнэлүүлж чаддгийн жишээ оюуны салбарт ч оролттой амжилтаар дүүрэн байна. За гайхамшиг үргэлжлсээр ураатай өргөө кинотеатрын Холливуудын шилдэг бүтээлийг 2018 онд өргөжлүүлэн үзэгчдийн хүртэл олгож дэлхийн нээлтийг Монголдо үзэх боломжийг ханган ажиллахаа онцолж байлаа.